За хүмүүсээ эхэлцгээе. Авокадо, өргөст хэмих шишито перц, мөн 4 төрлийн бяцлагтай ромейн болон байцааны зууш. Италиас гаралтай бальзамаар амталсан. Хөөх, бидний үед зууш 2 орц найрлагатай байла. Чулуу шиг хатуугалтай шан цайны навч тэгээд хатаасан удсан өмхий улаан лойл. Уучлаарай манайхаа би хурдхан идэх хэрэгтэй байна. Алекс роботын төсөл дээр надтай хамтарч ажиллахаар хэдхэн минутын дараа манад ирэх гэж байна. Алекс гэж нөгөө хачин нохоотой охин үү? Эсвэл нөгөө хийслэг далавчтай малгайтай хүү юу? Биш ээ нага цаха. Энэ Алекс. За би санаж байна. Их аятайхан залуу. Бодоод байх нэ Алекс хүү юм уу? Охин юм уу? Ер нь бол Алекс өөрийгөө хүү эсвэл охин гэж тодорхойлдгүй юм аа. Тэгээд өөр хэн гэж? Таны үед ихэнх хүмүүс хорвоо ертөнцийг зөвхөн хүү юм уу охин гэдэг утгаар л харж ойлгодог байсан. Харин одоо бид хүйс гэдэг тэрнээс илүү өргөн хүрээтэй цогц ойлголт гэдгийг мэднэ. Базараа бид чинь хүүтэй төрсөн үү эсвэл охинтой төрсөн үү гэдэг талаар ярилцаж байгаа үстэй. Төрөх үед бидний хүйсийг эмнэлгийн үднээс тодорхойлж тэмдэглэдэг. Харин бидний төрсний гэрчлэгэнд бичсэн хүйс бидний хүйсийн баримжаа илэрхийлэлтэд тэр болгон тохирдоггүй. Хүйсийн баримжаа илэрхийлэл нь тухайн хүн өөрийгөө хүйсийн үед ямар хүн гэдгээ тодорхойлж байгаа дотоод мэдрэмж. Өөрийгөө эрэгтэй хүн, эмэгтэй хүн, хоёулаа холилдсон эсвэл аль нь ч бишээр мэдрэх хувь хүний гүнзгий мэдрэмж юм. Олон хүн эмэгтэй юм уу эрэгтэй гэсэн төрөхөд тэмдэглэгдсэн хүйстэйгээ адил хүйсийн баримжаа илэрхийлэлтэй байдаг ч хүйс буюу гендер олон өнгийн өргөн цар хүрээтэй спектрээр оршдог тул дандаа тийм байдаггүй. Трансгендер шиг өөрийн хүйсийн баримжаа илэрхийлэл нь төрөхөд тэмдэглэсэн хүйснээс нь өөр хүн гэсэн үг. Non-binary тухайн хүний хүйсийн баримжаа илэрхийлэл эрэгтэй эсвэл эмэгтэй гэсэн ангилын алинд нь ч хамаарагддаггүй. Gender queer эсвэл gender fluid гэж тухайн хүн өөрийгөө ямар нэг тодорхой хүйсийнх гэж тодорхойлдоггүй хүнийг хэлнэ. Хүйсийн баримжаа илэрхийлэл нь гей эсвэл гетеро байхтай холбоотой юу? Үнэн хэрэгтэй үгүй. Хүйсийн баримжаа илэрхийлэл нь тухайн хүн өөрийгөө хэрхэн мэдэрч байгаатай холбоотой. Бэлгийн чиг баримжаа нь чиний сэтгэл татагдах эсвэл татагдахгүй ч байж болох бусад хүмүүсийг чи хэрхэн мэдэрч байгаа байдал дээр үндэслэдэг. Алекс надад маш их таалагддгийг чи мэдэн дээ. Тэр чиний сайн найз гэдг нь харахад ээлж байна. Гэхдээ би саяхан ярьсан зүйлийн талаар одоо ч эргэлзсээр байна. Зүгээрээ та түүнд хүндэтгэлтэй хандахын тулд түүнийг заавал бүрэн ойлгох шаардлагагүй. Эхний ээлжинд хэнийг хүний хүйсийн талаар таамаг дэвшүүлэхгүй байхыг хичээгээрэй. Танаас ямар нэр төлөөний үгс ашиглахыг хүсэн тэрийг л ашиглаарай. Хамгийн чухал нь хүйсийн ямарч баримжаа илэрхийлэлтэй хүмүүст бүгдд нь ээлдэг найз шиг хандаарай. Тэр зөв шүү ээжээ. Алекс ирчлээ. Ороод ирээ. Бүгдээрээ сайн байцгаана уу? Сайн уу Алекс? Зуу шидэх үү? Бальзам нь Италиас гаралтай шүү дээ.